шударгаас чинь гэсэн үг байхгүй. Шударгаас гэдэг чинь байна шүү дээ. Өгөө аваад тэнцэх гэсэн үг байхгүй юу? Тий. Би чамаас авсан бол өгөх ёстой. Тэгвэл шударга. Тий. Чи надад өгсөн бол надаас авах ёстой. Энэ бол шударга. Догсон л дохирсон. Өгөө аваад тэнцэх ёстой. Одоо хайр ч гэсэн тийм үстэй. Ээж охин хоёр. Тийм үү? Ээж нь охиноо хайрсан бол охиноосоо хайр тийм үү? Гойно. Хүлээн. Тий. Охин ээжигээ хайрсан бол ээж буцаагаад охиндоо яах нь өхөн вэ шүү дээ. Яг адилхан. Тий. Тэр хайр хоёр тэнцэх ёстой. Тэс ээжийн хайр илүү ч юм уу, охины хайр илүү ч юм уу, тийм үү? Хэн нэг нь хайрлахгүй мөртлөө хайр шаардаад иж болохгүй. Тэгэхээр арт юм уу? Тэгэхээр арт юм уу яг та авах ёстой байхгүй юу? Гэтэ бас төрөөс өгөх ёстой. Юу өгөх ёстой? Хөдөлмөр. Тийм үү? Шударгаас, сахилгаат. Тийм үү? Цаг барих. Тийм үү? Ажил хөдөлмөртөө үнэнч байх. Тийм үү? Тэрүүгээрээ гэм тэрэг хийхгүй байх. Ёс суртахуунтай байх. Тэг хүнийг хүндлэх. Тэр бүгдээрээ яах вэ хэвээр бид нар төрдөө буцааж өгнө шүү дээ. Тий. Хариуд нь төр яах вэ биднийг урамшуулад цалингийн нэмэн тийм үү? Эмнэлгийн сайжирна. Эмнэлэг нь үнэгүй болно. 10 жилийн сургуулиуд үнэгүй болно. Хариуд нь. Тий. За тэгээ замын төгсрөлгүй болно. Олон нийтийн унаа хэрэгсэл хурдан болно. Баруун зурун зам зүүн дөрвөн зам хоёрын хооронд тусгай үйлчилгээний автобус явдаг болно гэх мэтлэнгээ. Ямар арт түмэн бэ тэр түм? Яг бол аймхаа арт түмэн учраас яг бол айлгадаг төртөл байгаа байхгүй юу? Эдгээр аймхаа юм чинь айлга. Бялдууч юм чинь бялдуучийн хөдлөг. Өөрөөр тоглоод байж штэ. Арт түмэнд бүр тийм хүүхэлдэй шиг тоглож штэ. За тэгээд одоо нэг хачин юм ярьж штэ. Яаж ч буруутсан, яасан ч байсан намтайгаа хамт. Юу ярьж байгаа? Нам нь байсан гимдэр хийжсэн гэсэн хамт гэж штэ. Хаяад гарах хэрэгтэй штэ. Тий. Одоо Германд бол сайн дэглээ штэ. Эдийн тэр гадаадын цагаачдын тухай, дөрвөгчдийн тухай хуулиндаа алдаатай заалтууд оруулсан чинь шууд манай нам ямар муухай өөдгөө нам ба гэд намаасаа гараад өөр нам руу орчих штэ. Тэгэл Монгол хүн тэхгүй гэж штэ. Энэ намтайгаа доосно. Монгол хүмүүс хүн ч юм уу? Үнчш хүлцэнгүү. Тийм маш хүлцэнгүү аймхаа хулчгаар тий тэгээ аргагүй л да бидний нийгэм маань өөрөө хүнийг аймхаа хулчгаар хүлцэнгүү болгож байгаа байхгүй юу? Тий ямар нэгэн байдлаар энэ эрхчлөөд дураараа зоригтой байх боломжгүй байхгүй манай нийгэмд. Тий нэг зоригтой байгаад өөрийнхөө эрхчлөөгөр байхлаа багшаа загнуулна, ээж авдаа загнуулна. Намдаа загнуулна. Тэгэхээр бүгдээр дугуй болчихдог байхгүй юу? Яг бидний өөрөөсөө үндсэн улсын бүтэц гэж байдаг байхгүй юу? Тий ер нь аливаа төр байна штэ. Цаасан дээр ихлээд буулгадаг байхгүй юу? За одоо ямар улс орн байгуулах вэ бид нар? Дотоод зохион байгуулалт нь ямар байх вэ? Бүтц нь ямар байх вэ? Зорилго нь ямар байх вэ? Тийм үү? За одоо шударгаас нь ямар байх вэ? Эрхэн нь ямар байх вэ? Монгол хүний онцлог ямар вүлээ? Тийм үү? Бид нар чинь дөнгөж сая хөдөөнөөс эсгэгээрээс гарч ирж орж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээ бидний хоорондын ялгаа бол нэг хэсэг нь төрүүлээд ороод ирсэн, нэг хэсэг нь дараа нь орж ирсэн л нөхдөд сууж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ хүмүүс зориулсан бидний хоол унд, хувцас сунар, энэ цаг агаар, бидний газар зүйн онцлог, бидний уг төрх Монгол хүний тэр шинж төрхөнд тохирсон тийм одоо үндсэн хууль, тийм бүтцтэй, тийм засгийн газар, тийм төрийн зохион байгуулалт бид нар хэрэгтэй байхгүй юу да. Гэтэл бид нар чи анханасаа тийм төр байгуулаагүй байхгүй юу. Тийм бид нар чи ерөнхийдөө манжийн үеийн юм яваад байгаа шүү дээ. Тийм үү? Нөгөө төрөө дахин шүтдэг. Тийм үү? Төрийнхөө төлөө яаж бууж өгдөг. Төрөөсөө шагналд авч баярлдаг. Төрдөө төрийнхөө буянд тийм үү? Сайн явна гэж хэлдэг. Ийм тийм арчаагүй байхгүй юу бид нар чинь. Уул нь бид нар чинь төрөө загнаж авах хэрэгтэй байхгүй юу? Тий, загнаа шүүмжлээд нөгөөдөл бүр өнгөцгөн нагартлаа хайгаад ажиллаа хийгээд тийм үү? Ажлынхаа өрөөнөөс гарч чадахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Ажиллаа хийгээд. Тий, төрийнхнийг бид нар ингээд засгийн газрын ордны гадаа очиод бид нар загнах хэрэгтэй байхгүй юу? Буцаад ажил руугаа хайчих нь чи. Ажиллаа хий. Чи миний төлөө ажиллах хэрэгтэй. Чи ардын элч. Бид нарт зориулж энэ дотор суугаа. Чи хувийн зугаагаа тийм үү? Гарах гэж энэ суугаа биш шүү. Явж ажиллаа хий. Энэ маш чухал сэдв байхгүй юу? Яг бол бидний ерөөсө хувь зайг шийдэх сэдв байхгүй. Үндсүүд гэдэг чинь бидний хувь зай байхгүй юу? Бидний юм байхгүй юу? Бидний одоо бид нар ер нь ард юм маань мэдж байгаа болоо. Яаж мэдэх юм? Яг бол энэ чинь нөгөө төрөө шүтдэг юм чинь. Төр хийх ёстой гэдэг шүү дээ. Тий. Бид нар хийх ёстой байхгүй. Бид нар чинь асуулт хариулт явуулах ёстой. Бидний дунд ард түмний дунд асуулт хариулт явуулах ёстой. За одоо үндсэн хууль нь юу заах юм? Тий. Манайх ч бол манай үндсэн хууль чинь бол тэгэл мал хэдэн 5 шуу мал маань бол төрийн хараанд төрийн одоо тийм үү халамжинд хамгаалтанд байна гэж байна шүү дээ. Тэгээ Монгол хүн тэнд байхгүй байгаа шүү дээ. Тэгээ бид нар хязгаарч халамжилж хамгаална гэхгүй байгаа шүү дээ. Бид нар ч үндсэн хуулийг гадна шүү дээ. Тэгэхээр хөдөө хээр бэлчиж яваа тэр хонь мал энэ төр бол аттай байгаа биз. Үндсэн хуулинд орчихсон. Тэгээ тэр чинь нөгөө машинтай явж хахад зам дээр хөвчээд идэх чинь аргагүй юм байл шүү дээ. Бид нар чи үндсэн хууль үйлчилдэг, бид нар ч үйлчилдэг үү?
Тэгээд тэр бүхэн мөрч айгу удаа явдаг засна зам дээр. Тий. Холдож өгөхгүй чагнаалдаад. Тохиолдоход хоёр мэрэгжлийн хүмүүс их тийм хэрэгтэй болдог л доо, шаардлагатай болдог л доо. Тэгээ нэг нь бол мэдээж одоо шашин тийм ээ одоо лам, тэр ламаас одоо зовлонгоо очсох. Нөгөөх нь болохоор философч. Тийм философчоос очиж нийгэм улс орны хөгжил бүх асуудлыг одоо асуудаг. Тэгэхээр яг ийм одоо хямралыг бол философч бол маш их ажилтаа болдог. Тий. Бүгдээрээ аз жаргалтай, бүгдээрээ сайхан бүх юм асуудал бол философч хүний хэрэг байхгүй л дээ. Тий. Тэгэхээр бид нар яг гурван л одоо том асуудал байгаа шүү дээ. Бид нар чинь гол нь хувь хүн тийм ээ. За хоёрт нь нийгэм тийм. Тэгээ гуравт нь болохоор төр улс гэсэн юм гурван том асуудал шүү дээ. Нийгэм ч өөрөө хүмүүсээс бүтдэг учраас нийгэм өөрөө нийтдээ ерөнхийдөө бас зүгчиг болцсон. Одоо юуг одоо зөв гэх юм, юуг буруу гэх юм, юуг бид нар сайн гэж үнэлэх юм, юуг бид нар муу гэж жигших юм. Сэтгэлийн боловсрол хүртэл бидэрт явагдахгүй шүү дээ. Сэтгэлийн хөдөлгөөнөө бид нар илэрхийлж чадахгүй шүү дээ. Юунд баярлахаа мэдэхгүй. Гашуудаж эмгэнэж чадахгүй. Бид нар зөвхөн хүнийг зөвхөн сайхан сүлчийн мөчийг нь үдээд сайхан ёслолж хийж чадахгүй шүү дээ. Мөнгөөр үнэлэх гэ цалингаар дундаж давхрах гэдэг өгүүлтэй. Тэр чинь юмыг ойлгож, юмдаа ухаарч, юмны ялгааг олж чаддаг, тийм бодож чаддаг, тийм чадвартай болсон тэр хүмүүс чинь дундаж давхрах шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээнд хүмүүсээ хөргөхөд бидэд боловсролын том хувьсгал хэрэгтэй. Зүгш шүү дээ. Тэгээ тэрнтэй адилхан бидэрт ерөөдөө харчил одоохондоо эрттэд байгаа. Одоохондоо бид нар бүх хүнийг орлоготой болгох. Тэр л чухал. Хүн болгоно хүнээс нэг мөнгө царайчлахгүй, хүнээс нэг мөнгө зээлэхгүй, үндсэн орлоготой болох. Муур хар цагаан байх нь хамаагүй алтан барьж идэх хэрэгтэй. Тийм. Тэр маш чухал. Тийм. Энэ үндсэн орлого маань муу учраас ихэнх хүмүүс бүгдээрээ байрны зээл, илүү дутуу зээлүүдтэй учраас тэрнийхээ хүүдний зээлээс болоод ерөөдөө бухимдалтай, сэтгэл зүйн асуудалтай. Тийм. Тэгэд энэ сэтгэл зүйн асуудлаасаа бид нар гарах. Монгол хүн өөрийнхөө нутагтаа үнэтэй биш. Нэг номерт биш. Тийм үү? 4 5 дугаар гэж бодож шүү дээ. Тэгэхээр энэ өөрийнхөө оронд өөрөө үнцэнгүй байдаг ийм артам ийм улс орныг бис мэдхгүй. Хаана ийм орн байт юм дэлхийд. 100 жилийн өмнө Монгол яг нэг ийм байдалд байсан. Тийм түүхэд ингээд автагддаг байхгүй. Уул нь түүхээсээ артам сургамж авах хэрэгтэй байхгүй. Яг 100 жилийн өмнө түүх бол ирээдүйн тойл. Тийм. Одоо пүүс, хүү, зээлийн хүү энэ өгнүүчийн 100 жилийн өмнө хэрэглэж анх Монголд үүссэн байхгүй. 100 жилийн өмнө бол ерөнхийдөө Монголын ихэнх одоо малтай, мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс бол ерөнхийдөө гаднаадынханд хөртөө байсан. Гадаадынхаа орж. Тэр үед тэгэл нэг л их тийм хэрүүл, нэг аль нэг доошоо гэсэн юм бол хэрэлдээл. Тэгэл ярьж байгаа сэдвүүд нь дандаа нэг муухай сэдвүүд. Тийм сайхан юусоо байхгүй. Яагаад улс төрд орвоо гэхлээр баг хариулах хүн хэцүүхэн. Яг үнээрээ хариулъя гэвэл баг бизнесээ өргөжүүлэх гэж. Одоо тийм л баг. Эсвэл бизнесээ хамгаалах гэж баг хэлэх гэж шүү дээ. Ерөнхийдөө нийгэмд ажиллаж хөдөлмөрлөд явах тийм чадваргүй ажил олдохгүй хүмүүс бас улс төрд орж байгаа. Тэгээ одоо энэ улсын хурлын гишүүдийн багш тал хувийн зүгээр нийгэмд мэрэгчлэр ажиллаад амьдрч чадахгүй тийм хүмүүс. Багш мэрэгжлгүй ч хүмүүс тийм дотор сууж байгаа. Тийм. Одоо манай улс төр чинь бас тийм байхгүй. Улс төр рүү орж нэг амьдрал нь ажил хөдөлмөртэй болдог. Нийгэм дотор ажиллаад хөдөлмөрлөөд цалин аваад явах тийм чадваргүй хүмүүс. Тал хувь нь нийгэм рүү гарлаа ажил олдохгүй тэр. Би одоо ийм юм хийчихэд яаж сайд ингэж цааш явах вэ? Өстөж чадахгүй. Миний сэтгэл тийм үү? Дийлэхгүй. Гэт өөрийгөө одоо яг сэтгэлээ аварж иш штэ. Тий. Амин сүнсээ аварж иш штэ. Тий. Тэгээд тэр үднээс их тийм айхтар тийм бага насны хүүхдээс олж авсан тэр хүмүүжлүүд нь бас их нөлөөлдөг л дөө. Яг хугацааг эргээд харахад ер нь танд одоо хүндлэгдэхээр үлдсэн тийм өдөртөгч манай Монгол байна уу? Баггүй. Тий ямар ч одоо ерөнхийлөгч өөрийнхөө дуртатгалыг бичсэнгүй шүү дээ. Миний ерөнхийлөгч явсан жилүүд. Одоо Германы тэр Шмидт гэдэг алдартай ерөнхий сайд. Тэгээ ялаш сайн насурлаа шүү дээ. Тэр чинь бүр өрөөндөө ухаалтаад ундаг байсан гэж байгаа шүү дээ. Ажил нэгссэн. Тэгээ нарийн бичих нь шалан дээр авчих хат нь олж авсан гэж байгаа шүү дээ. Тий. Тэгэж одоо ард түмнийхээ төлөө ажиллаж шүү дээ. Өдөртөгч юм гэдэг чинь.
Тэрийг сонссон ард түмэн гэдэг чинь одоо ажиллал байна үстэй. Урамтай ажиллана шүү дээ. Тийм одоо удирдагчтай ард түмэн чинь. Нэг жишээ. Өөрснөө ихсэн юм зүйл хийж бүтээгээд асар их өндөр түвшинд ажиллаж хөдөлмөрлөөд тэр баялаг тэр хөрөнгө нь өссөн бол одоо өөр хэрэг. Тийм үү? Одоо Билл Гейтс шиг ч юм уу одоо тийм үү? Стив Джобс шиг ч юм уу тийм ээ? Тий. Манай энэ баяжаад байгаа хүмүүс чинь ерөнхийдөө байгалаа устгаж эвдэж доор нугаа ямиг ухаж гаргаж ирж хүн зөөж аваач гэдэг л ийм хүмүүс шүү дээ. Тий бид нар чинь ухаал гаргаж ирсэн юм хүнд машинаар хил рүү зөөж аваачаад тэгээд мөнгөтэй олдог хүмүүс шүү дээ. Эсвэл тендерийн бизнес, эсвэл контейнерийн бизнес гэдэг. Тий. Тэгээд өөрөөр хэлбэл контейнер хүлээгээс утчих шүү дээ бүгд. Тий. Тэгээд тендер одоо ихэнх нь баян компаниуд чинь тендерэл байсан гэдэг шүү дээ. Өнөөдөр тэр хин их буруу үг хэлээд байна лээ. Тэр баабар төрөөс төрсөн юу хөнгөтнүүд гэдэг тэр бүгд үгүй шүү дээ. Намаас төрсөн тэр бүгд таахгүй. Намаас төрсөн шүү дээ. Намууд төрсөн шүү дээ. Тэр өөрөө хэлэхгүй л эгоизм гэдэг чинь маш аюултай байхгүй. Хувиа бодох чинь ерөөсөө тэгэл энэ нийгэм энэ амьдралын ерөөсөө тэгэл сөнөх тавилан гэсэн үг байхгүй. Бид нар хувиа хизээж бодож болохгүй. За яг хүүхэд хувиа бодно. Тийм. Оюутан хувиа бодно. Тэр бол яг аргагүй эгоизм нийгэм рүү орж ирж байхад бол хүүхэд бол би идэв гэдэг тэр нь зөв шууд хэлэхэд бол Монголын тэр улс төрч гэдэг байгаа төрийн хүмүүс гэдэг байгаа хүмүүс маань хувиа атсан байхгүй. Хувиа л боддог байхгүй. Хүүхэд ч байхгүй. Хүүхэд шиг байгаад байна гэд. Ер нь тэр selfish байна гэдэг чинь буюу амиа хичээсэн, амиа бодсон, өгөж чадахгүй байна гэдэг чинь хүүхэд шиг зам байна гэдэг. Нөгөө одоо хүүхэд яах ёстой байдаг вэ гэхээр нөгөө ээж аавдаа тийм үү миний буруу ээж ааваа гэдээ уйлдаг шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан одоо Монголын энэ хүүхдүүд одоо тийм намын дарга гэдэг юм уу намын одоо тэр бүлэгчд гэдэг юм уу бидний хувь зайг шийдээд явж байгаа энэ хүмүүс одоо ёстой нөгөө нэг юу гэдэг миний буруу бид нар худлаа ярьсан юм а 20 жил худлаа ярьсан шүү. Тэг би арчлыг мэдэхгүй байж арчлыг худлаа ярьсан юм а. Би улс төр мэдэхгүй байж улс төр ч гэдэг худлаа ярьсан юм а. Ийм оюунлаг шийдвэрүүд л одоо гарах учаад байна л да. За ёс зүй гэдэг маань болохоор яг одоо этик яг одоо мэрэгжил. Тий одоо би бол одоо этикийн одоо мэрэгчлэн хүн. Тий уул нь бол намайг одоо төр хажуудаа этикийн мэрэгчлэнээр авах хэрэгтэй юм байна. Хууль гэдэг чинь өөрөө философитой тогтчих. Этик дээр тогтож хийх хэрэгтэй байхгүй хууль өөрөө. Тэр чинь манад байх. Уул нь үндсэн хуулийн цэц манай этикийн цэц байх хэрэгтэй. Таны бичээд зүйлүүд шүүмжилж байгаа зүйл бол хүмүүсийн одоо хайрлж хүндэтгэж байгаа зүйлийг үгүйсгэж байгаа юм шиг олон хүнд уншигдэж байна. Энийг эхэлж тайлбарлахгүйгээр би танаас этик мараал яриад ирэх юм бол хүмүүс суугаас олчих байх л та. Хүүшээ энэ чаа нэмийг муулчаад энэ биднэрт мараал ярьлаа юу гэж суугаас оллоо шүү дээ одоо. Хэл гэдэг бол үргэлж сайжрах ёстой. Эренчин дамдын сүрэн нарыг өнөөдөр хүртэл яг л монгол хэлийг өмчилсөн хүмүүс мэт шүтдэг хүмүүс олон. Тэд тухайн үедээ хийх ёстой ажлаа хийсэн өнөөдөр монгол хэлэнд инновац хэрэгтэй болжээ. Чойномын шүлгүүдийг уншаад хүн юу ч сурахгүй зүгээр л орчин үеэс тасарна л гэсэн үг. Чойном Монгол оронд орчин үеийг устгахад гар бие оролцсон хүмүүсийн нэг том жишээ. Монголын залуус дэлхийн Нобелийн шагнал авсан 90 найргууд болон армаануудын нэрийг ч мэдэхгүй мухар сүсгээр утуулж явцгааж байгааг хараад харамсдаг гэдгээ нуух юм гэж бичснээр нийгэмдэх олон хэн дүргүйслийг хүргэлээ. Тэр ер нь бол аливаа нэг нийгэм хүмүүсийн тийм үү хамтын амьдрал үргэлж сайжирч явах хэрэгтэй. Тийм. Яг үнэндээ хэлэхэд бид нар яг ямар нийгэмд амьдраад байгааг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бараг юуг өөрчилж шинжлэх гээд байгаа ч мэдхгүй болчиход байгаа юм. Тэгэхээр өөрөө бид нар хаана байгаагаа мэдэхгүй юм чинь. Тийм үү? Хаашаа яваач мэдгүй яаж мэдэх юм? Хаана байгаагаа мэдэхгүй юм чинь. Тийм. Одоо би говьд машинтай явж байгаа төрчдөг шүү дээ. Гэхдээ хаана байгаагаа мэдэхгүй юм чи одоо хайшгаа гэж явах юм. Аль зүгөө гэж сонгох. Одоо тэгэл тэндээ одоо машинаасаа буугаад одоо яадгийн дугуйныхаа хамирыг одоо шатаагаад л тийм үү? Тусламж ирэх хүлээгээд одоо суух байх. Тэгэхээр өнөөдөр чи яг л тийм л байдал байна шүү дээ бид нар чинь тийм. Тэгэхээр бид нар эндээсээ гарахын тулд ямар ч л гэсэн хаана байна гэдгээ бид нар тодорхойлох хэрэгтэй. Хаана байна гэдгээ тодорхойлохын тулд бид нар үнэт зүйл рүүгээ шүтдэг, биширдэг, магтдаг, тэнгэр тултал нь хөрөгдөг зүйлсээ бид нар барьж авч тэндээс эхлэхгүй болохгүй байгаа байхгүй. Тэрий чинь энэ нийгэм, энэ залуу үе чинь гайхамшигтай, энээс цаашгүй ингээл болоо. Одоо ер нь энэ хувь заяандаа ингээл дуусъя. Энээс илүүгээд ах юм байхгүй болж л байж штэ гэдэг тийм одоо зогсон байдалд дуртай хорогдоод байгаа байхгүй. Тэгэхээр би зориуд тэр хорогдсон байрнаас нь дуудаж гаргаж ирж байгаа байхгүй. Гараад ир. Тийм. Наа дотроо битгий хорогдоод байна.
Наадах чинь юмны туйл бас биш юм шүү биш тий. үү. Тий, чи зүгээр жижигхэн юмд хууртагтаад байна. Оюун санааны тэлэлтийн хувьд те тэр мораль, этик гэдэг юм уу тэр хүний тэлэлтийн хувьд хамаагүй том юм байдгиймаа гэдгийг л хэлэх гээд нөгөөдөлийг барьж авчаад барьж авчаад гараад ир гэдэг байгаа байхгүй. Тэгээ яах вэ? тэг хэр гарч ирж байна. Гүн гараад ир тий. Одоо бид нар ёс зүй гэж ярьж шít. Тэгвэл ёс зүй гэдэг үг маань этик гэсэн хүн төрлөختний 2500 жилийн түүхтэй байхгүй. Хамгийн анх этикийн номыг хүн төрлөختөнд Аристотель бичиж өгсөн байхгүй. Өнөөдөр бид нар 2500 жилийн дараа энд суугаад одоо хүн төрлөختний тэр ёс зүйг ойлгох гэж сууж шít. Тэгэхээр бид нар бас хааны ууга хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэг дургуутсаж болохгүй. Бид нар бас тайлбарлаж хэлсэн юм. Ёс зүй гэдэг чинь өөрөө юмыг зөв хийх, аливаа нэг зүйл сайн байх. Тэрийг л ёс зүй гэж хэлээд байна шít. Юм сайн л байх хэрэгтэй. Тэг сайн уу муу аль нь вэ гэж дуулдаг шít. Тэрний энэ сайн уу сайн. Тэгвэл юм ёс зүй байна. Ёс зүй байхгүй. Гэтэл бид нар яасан бэ гэхээр социализмын дараа бид нар арчлал руу орох үед эдний сайн маань муу болж хувраад муу зүйл маань сайн болоо ирсэн байна. Өөрөөр бид нар анти этик болчихсон байхгүй. Этикийн эсрэг ардтан болсон байна. Тийм үү? Тэрийг яасан? Бүх Арчиж нийгмээс гэрүүлээс төр засгийн ордноос хөөгөө гаргацсан байхгүй. та этикийг судалсан байна. Мэргэшсэн байна. Этикийг судалснаар мэргэшснээр танд этик тогтсон байна гэж байх уу? Та этиктэй хүмүүн үү? Би этиктэй оронд очихоор мэдээж этикээ барилгүй яах вэ? За Монголд бол мэдээж этик барихад хэцүү. Нийт төрөөс этик гэсэн тэр дүрм норм бичиг баримтыг гаргаж ирээгүй учраас би Монгол заавал этик барих шаардлагагүй. Тий. Зүгээр зөвхөн өөрийнхөө сэтгэлийг бодож өөрийгөө би бас эвгүй байдалд оруулж өөрийгөө би бас доромжиж болохгүй шүү гэдгээр би өөрөө өөртөө л этик барьж явдаг. Тий. Бусдад зориулж биш. Өөрөө өөртөө. Тий. Нийгэм рүү ороод болоод тэр этикгүй нийгэм. Этик байтугай моралч бидэрт байх. Бид бол зөвхөн зан заншил уламжилт ёс л ярьдаг хүмүүс. Гэтэл зан заншил уламжилт ёс одоо өөрөөр хэлбэл традиц гэж яриад байгаа чинь доод суурь нь байхгүй. Өнөөдөр бараг л ач холбогдол. Тэгвэл энэ доор байдаг нөө ёс суртахуун нь ажиллахгүй бол ёс зүйн хөтлөхгүй юм шүү. Тийм шүү дээ. Одоо тэгээд бид нар бас буцаад одоо дахиад бид нар нөгөө үндэс суурилга очиад Тийм, үндэс рүүгээ л явахгүй бол болохгүй шүү. Байшингийн өндөр давхар дээр юм яриад шүү дээ. Тэгэл доор тэр чинь фундаментгүй байшин яриад шүү. Гэхдээ би ч одоо ёс суртахуун нь надад байсан бол ёс суртахуун маань хатгаж жагаад би чинь ёс зүгээ бариха бодно лоо. Тийм биз дээ. Тэгэхээр тэр мууч гээд байгаа тэр суурь чинь байх хэрэгтэй байгаа байхгүй ихний ээлж. Тэр хаана байх хэвээр юм. Тийм. Тэр чинь хамгийн түрүүнд ээж явуулах хэвээр байхгүй. Яг Гэр бүлийн дотор тэр байна уу? Тэрийг заадгүй, мораль заадгүй, баялаг. сэргэлэн бай. Сэргэлэн бай, залд, мэхэл, тийм үү, чадж байгаа юм дарга. Их сургуулийн одоо 2 дугаар байрыг хаалгын цоожил гэж хэлжсэн да. Тэ одоо тэр нөгөө Chinaмиг хэлдэгтэй адилхан. Их сургуулийн 2 дугаар байрыг хаалгын цоожил гэж хэлдэг чинь бас л юм. Одоо бидэрт мораль хэрэгтэй. Тэр өгөхөр бид нар шашин хэрэгтэй. Гэтэл бид нар шашин байхгүй. Тийм. Бид нар зөвхөн бөө. Тийм. Монголын бөөнөр чинь шашин бол чадаагүй. Тийм учраас шашин байхгүй гэдэг дээр төвдийн шашинд орж ирсэн. Тэгэхээр бид нар төвдүүдийн зөв гэдэг зүйлийг л бид нар барьж байгаа. Монголд бол ерөөсөө этик гэж юм чинь байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр ер нь одоо судлаачныхаас гэхээсээ илүү Монгол хүний хувьд биднэрт шанс байна. Одоо Манай нийгэм хөгжихгүй. Бүгд та хоёр ч одоо айхтар ирээдүг хардаг хүнээс л асууж байгаа юм шиг л асуугаад байл. Та судлаач хүн. Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэх юм бол судлаач нараар хүн төрлөختөө яах юм? Хэрэг мэдлээч чалаа байлаач чалаа. Бит хоёр юуг асуух гэдэг нь энд өчнөө хүн үзэж байгаа. Одоо тий яах юм бэ л гэж таньсан. Тэгвэл тэгээд одоо үндсэн хөлбөр орно шүү дээ. Тий. Нөгөө ёс суртахуун, ёс зүй гэсэн тэр юмнууд нь тусагдаагүй байна гэж ойлгоо. Яагаад гэвэл үндсэн хуулийн чинь философч хүн хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм үү? Хуульч хүмүүс хийж болохгүй байхгүй юу? Хуульч хүмүүс чинь шууд хүн шийдэхээ боддог байхгүй юу? Тэд нар чинь мораль байхгүй. Тэд нар хуманизм байхгүй байхгүй юу? Философч хүн үндсэн хуулийг хийгээс авах юм бол хуманист хийх байхгүй. Хүмүүнлэг хийх байхгүй. Үндсэн хууль гэдэг тэр нэг үгнээс нь болоод хуульчлыг хийлгээд байгаа. Энэ чинь үндсэн хууль биш. Тунхаг гэж байна.